За weekly podcast эхлүүлье. За индексүүд бол хийвэрээ. За US30 дээр бол сел дэх нөхцлүүд бүрдээд байгаа. Хамгийн боломжтой. Сүүлийн орж ирсэн. За daily гэсэн хэлээд явчих. Daily-гээр бол ийм хөдөлгөөнтэй байгаа. Daily-ийн лоо. Daily-ийн лоо руу нэлээд төгссөн байгаа юм байна да. За иймэрхүү уналт сүүлийн одоо орж иж болох боломжтой уналт бол энэ. Гэхдээ жижиг цагийн моментум дэш байна. Энэ US30-аар дэш өсөд баг энэ ингээ гараад ирэх боломжтой харагдаж байна. Гэтэ энэ өсөлт орж ирэхийн тулд энэ өрөөслээд ингүүл US30-аар бай харж болно. Стоп лосс. Ингээд орох боломжтой. Хамгийн боломжтой. Гэтэ энийг бол харах хэрэгтэй. 4 цагаар энэ өрөөг өсөлж хаагдах юм бол US30-ын daily-ийн импульс ороод ирэх боломжтой харагдаж байна. Gold. Энэ бол бүр том цагийн хөдөлгөөн. За энийг ялгаж. За энэ хөдөлгөөн орж ирнэ гэж хүлээсэн. Тэгтээ орж ирээгүй. Дээшээ ингээд унах ямар ч моментумгүй болоод исэн. Дээшээ нэг өсөлтөнд энэ ороод ирэх магадaltaй байна гэдсэн. Энэ баг орж ирэх нөхцлүүд нь бүрдсэн байна. Энэ өрөөсөлөх юм бол энэ хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэж үзчихсэн. За одоо хааш яаж юм бэ гэхээр ялгаж. Эндээс энэ хүртэлх хөдөлгөөн. За ингэж орж ирэхээр за энэ өрөөгөө баг өсөлт явуучих боломжтой харагдаж байна. За энэ сүүлийн жижиг. За энэ үс энэ өрөөгөө өсөлтсөн юм дөө. Энэ өрөөгөө өсөлт болбак ингэ явж. Энэ одоо яах вэ харжлаа. Тэгтээ алтан дээр бол ялж байгаа байхгүй. За энэ ороод ирэх юм бол нэлийн том цагийн ингэж эргүүлж хамгийн боломжтой хөдөлгөөн энэ орж ирнэ. Тэрнээс бусдаар бол ханш бол ингээ өсөд иж болно. Алтыг бол харжлаа. Мөнгөн дээр юм уналт төлөжсэн. Daily уналт гэдэг. За daily-гээр ийм хөдөлгөөнтэй байгаа. 4 цагаар. За энэ бол ингээд эндээс бол орох боломжтой. Гэхдээ яг надад бол яг хангалттай цэвэрхэн нөхцөл бүрдсэн гэж үзэхгүй байгаа болохоор намайг эргэлзүүлээд байгаа болохоор ер нь бол арилжаанд ордгоо. Яг техникийн хувьд бол ямар ч эргэлзэх нөхцөл бүрдэх ёсгүй. Яг л техникийн дагуу орох нөхцөл бүрдсэн бол ороод гарах хэрэгтэй байдаг болохоор энэ жоох эргэлзээ төрүүлээд байгаа. Гэхдээ ингээд ороход бол асуудалгүй харагдчихлаа л та. Daily-ийн импульс correction байхад бол асуудалгүй 70% хүртэл орж ирсэн байна. 70-аас дээш хүртэл орж ирсэн. Тэгэхээр энэ ер нь бол мөнгөн дээр унчих боломж бас байна. Гэхдээ эндээс орохор бол нэмсэн. Ингэж орвол аюу зүгээр юм байна та. Мөнгөн дээр сэлдвэл орохор л тааж. За энэ дээр бол орохгүй. За евро. Евро эсдгийн сүүлийн энэ өсөлт орж ирэх нь гэж хүлээж исэн орж ирээгүй. Тэгээд сүүлийн
эзэлж чадаагүй. За энэ яг миний туршлагаар бас нэг юм ажиглагдаж гарч ирсэн. Нэг юм байгаа. Тэр нь болохоор хань шиндээс ингэж орж ирээд буцаад ингээ виг татсан бол энэ лов нь ингэж сундаг гэсэн. За ингэж сундаг. Хань шиннээс доошоо гарч хаагдчихж яг энэ хөдөлгөөний өөрчлөлөх магадлал нь илүү магадaltaар. Тэрнээс ч бол хань шул одоо ингээд виг татаад тэгээд дэше босчих магадлал. Ер нь ихэнх тохиолдолд ингээ өсчүүд байдаг. Тэгэхээр иймэрхүү эргэлзээтэй юмнууд дээр бол альчинд ороодох ямар ч шалгах байхгүй. Тэгтээ дейлигээр бол энэ үнэлт энийг бол хүлээц таа. Тэгтээ евро USD-гээр бол барихаас илүү фантаар барьчвал хамаагүй зүгээр. Фант нь болохоор яг сүүлийн энэ дейлиг чагт чадсан. Энд дээр нэг бай хүлээж ирсэн. Тэгтээ ч нөхцөл бүрдсэнгүй одоо энэ дээр сэл хүлээж байна. Хамгийн боломжит жижигдсэн 4 цагийн юм ийм байна. Энэ ингээ ороод ирч магадгүй. Тэгвэл бол 4 цагаар ингээд тренд ингээ өргөжлөд явчих магадлал өндөр магадaltaй байдаг учраас 4 цагаар ингээд жижиг сэлт явна. Ягаад ингэ энэ нь болохоор ингээд ийм том pullback орж ирдэггүй вэ гэхээр энэ өөрөө дейлигийн импульс гэдэг учраас айгүй хүчтэй ороод ирчдэг учраас ингээд 4 цагаар ингээд үргэлжлээд орчих магадлал их байдаг. Тэгэхээр энэ хөдөлгөөн орж ирэх нь үү дандаа л хүлээхэндээ өмнөх 7 хоногт бол яг арилжааны нөхцөл бүрдээгүй. За эндээс боломж юу вэ харъя. Тэгэхээр за сүүлийн хөдөлгөөн энэ орж ирсэн байна. Тэгэхээр эндээс ингээ өсөд явчих магадaltaй. Хань шиндээс доошоо орж иж энэ хөдөлгөөний энэ уналт явах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. Тэгэхээр бас ажиглана. Хауди NZD евро USD yen дээлийн хөдөлгөөн жижигэрсэн. За энэ дээр бол pullback үлээнэ. 4 цагаар нэг ингэж энэ дээр бол нэг алдагдал хүлээсэн. Эсвэл ярилцсан дээр. За 4 цагаар ийм хөдөлгөөн орж ирсэн. Яг нөхцөл бол бүрдсэн. 4 цагаар бол нэг байдж болно тэгээд. Тэр нэг 4 цагийн жижиг бай. Орж болох байна. Тэгэхээр лон энэ. За USD энэ дээр бол нөхцөл бүрдэх төгсөн байна. Энийг илүү ажиглана. Үнэн маргааш та. Яаж явах вэ? Шууд импульс орж ирсэн гэхээр. За энийг бол ажиглаж байна. Паундын дейлигээр. За енүүдийн хөдөлгөөнүүд юм хэтайхан давцаад ирлээ. 4 цагаар эндээс дэше ханш гарч иж өсөлт орж ирнэ. USD yen өсөлтийг фандаар бол барих нь бол утгагүй л харагдаж байна. Риск рeward нь бол. За эндээс ингэчүүл бол нэг хэтайхан болж байгаа. Стоп лосс нь л энэ ч тавьчихна. Гэхдээ унах моментумгүй болчихжээ эндээс. Уг нь бол энэ ингээд ороод ирэх магадлал байж л байна. Ингээд ороод ирэх юм бол эндээс ишвэлж юм байна л да. Ер нь бол паунд йенээр бол өсөлтийг одоохондоо шийдвэр гаргахад бол эрт паунд йенээр бол барих уугүй юу гэдэг. За яаж яах вэ? Ханаа төрсөн байгаа болохоор. За ярьж чадахгүй байна л да. За эднэр дээр бол байхгүй. Евро Audi бас хүлээлттэйгаа. Дээлийн ихний бус учраас яг бүрэн нөхцөл бол бүрдсэн гэж үзэхгүй. Тэгэхээр энийг бол яг өмнөх 7
хоногийн яг хүлээжсэн яг хэврээл тэрэн дээр бол баггүй. Daily сүүлийн насалт Audi Fund 2-ын хөдөлгөөн зөрчигсөн байгаа. Гэтэ энэ бол ойрын хугацааны өмнөлт нь бол давхцсан. 4 цагаар нэг хавтар эсгэлсэн. Тэгээ саний юун дээр Euro 9 дээр гардаг жишээн дээр бол яг энэ дээр гой нөхцөл мөрцсөн байна. Ханш эндээс ингэж орж ирээд энэ вик татсан болохоор тэгэхээр залуу энэ хүртэл сонсон гэсэн үг. Тэгээ дараагийн хөдөлгөөнд орж ирээд яг энд ингэж зэтэлж чадсан учраас оройн тавхад яг нөхцөл бүрцэн гэж үзнэ. Яг доогоороо. Одоо эндээс юу хүлээх вэ гэхээр жижиг цагийн хамгийн боломжит хөдөлгөөн гэвэл энэ байна. Энэ өөрөө яж хат маш моментум муу хөдөлгөөн учраас эндээс ингээд ийм хөдөлгөөн орж ирж байна. Ингээд жижигрээ явчих магадaltaй. Энэ хөдөлгөөнийг барихад бол нэлээд хэцүү байж мэдгэл юм. Гэхдээ хамгийн боломжит Audi дээр сэлтэй гэвэл Panda Audi-ийн сэл гэж болно. Доллар Канад. За энэ дээр бас өмнөх зурсан зураг хэврээл залуу үнэн дээр. Энийг сэтгэх юм бол ингэж орж ирнэ. 67. Энэ орж ирнэ гэж үзэх юм бол за иймэрхүү гэхээр ер нь бол эндээс ингэж орчиход бол асуудал гарагдаж байна. Гэхдээ одоохондоо бол жижиг цагийн өсөлт тренд дээш байна. Тэгэхээр энийг бол харьцуулъя. Сүүлийн хөдөлгөөн ийм. Тэгэхээр энэ дээш ингээ ороод ирэх магадaltaй. Жижиг цагаар ингээ өсөж байх боломж байна. За энийг бол бас дахиад хүлээх. NGD cut дээр л жаа байхгүй. Ер нь бол өсөлттэй байгаа. Ингэж өмнөх 7 хоног дээр ийм зураг хийсэн. Одоо боломжит хөдөлгөөн гэвэл энэний correction орж ирж магадaltaй гэсэн үг. Эндээс өсөлт хийх хангалт. Өсөд correction орж ирээд эндээс ийм өсөлт орж ирэх боломжтой. Гэхдээ энэ дээр бол арилжаанд орохгүй. Euro cut арай ойлгомжтой байгаа. Pound cut. Pound cut-ийн импульс 3 орж ирсэн. Pound cut-аар сэлдүүл харин гоё харагдаад байгаа. Гэхдээ daily тренд нь up байгаа. Daily тренд ирэхин тулд энэ өрөө хэсэлнэ гэсэн үг. Тэгэхээр эндээс наан боломжит хөдөлгөөнөө гэх юм бол ингээд fuck you хийчих юм бол ингэчүүл эндээс stop loss энэ дээр эндээс иймэрхүү buy хийж болно. Эндээс юм бол sell харах нь бол одоохондоо арай магадл багтаа болчихно гэсэн sell тал руу нэг бол. Гэхдээ энийг бол ажиглаж бай. Нэг цаг нарч. Ингэчүүл илүү амар болох гэдэг л та. Ингээд ирэхчүүл buy илүү тодорхой болчихно. Гэхдээ ингээд зураг ингээд үлдчих та. Яг тухайн үед нөхцөл байдал яаж таарах нь байна. Тэнд нь зохицуулаад оролдоо хийнэ. Доллар Швейцар дээр энэ өсөлт орж ирэх магадaltaй гэж харж байсан. Энэ өсөлт нь ороод ирсэн. За daily low. Эндээс daily энэ өсөлт орж ирсэн. За тэнийг дахиад хүлээнэ. Жижиг цагаар бол correction орж ирэх цаг нь болцсон байна. Эндээс орж ирсэн байна. За энийг ингээ ажиглана. Доллар Швейцар бол өсөлт талтай. Daily-ийн оролт учраас сүүлийн 4 цаг. За
ийм бодлоготой байна. Сүүлийн 4 цаг. Ийм боломж 4 цагийн бодлого гэвэл эндээс орж ирэх юм бол за энэ стейшн цаар дараал. Нөхцөл холбоортой бай. 4 цагаар арилжаанд орохын тулд за ингэж яг үнсэн нөхцөл бүр гэсэн. Учраас устгачаа бас хилттэй. Пан швейцар. За энэ бол баг хийж магадгүй гэж харж исэн даанчлыг тайшин явсангүй дэше өсөлж чадсангүй. Нөрөг нэг цагаар ихээр энд бол энэ цэцэлсэн л байна. Тэгтээ яг энэ бол яг fuck you stop бол биш эндээс шууд ингэж гарч ирэх юм бол айгүй өндөр магадaltaй явдаг учраас яг ингээд заваарсан байх болохоор маш унах тал руу илүү харагдаж байна. За энэ дээр бол арилж байхгүй. За тэгэл орж ирэх магадлал байна. Нэр харин орохгүй энэ зэд за 4 цаг. Дийлгийн нөхцөлттэй за энэ зэд сүүлд ийм зураг зурсан. За сургын дагуул за энэ бол энэ нөхцөл бол бүрдсэн байна. Оо сүүлийн орой виктэй авчижээ. За энэ дэр бол нөхцөл бүрдэг бай. За энэ дэр бол арилжаа байхгүй байна. Дийлийг нэлээд хүлээлттэй евро энцтэй. Дийлийг өнгөрсөн 7 хоногтой адилхан зураг үлэг хийвэрээ. Панд энцтэй. За энэ дэр бол нэг сэл хамгийн боломжтой бодлого шилжсэн. За энэ дэр бол сүүлийн бодлого дэс гэж орж ирсэн. Эндээс баг fuck you хийж байгаа шиг харагдаж байна. Гэж орж ирсэн. Эсвэл цаавда энийг сэтэлчих юм бол stop loss энэ дээр. За риск рeward нутгуулж байна. За энэ арилжааг харж пан институт бол сэрүүлээд тавьчих. Энэ ороод ирэх магадaltaй. Ингэж үзэх юм бол за эндээс бол слэд pullback орж ирэх юм бол эндээс нэг сэл арилжаанд орно. Эндээс бол яг fuck you-ийн гоё жишээ болох нөөгүй харж байна. Сүүлийн 4 цаг дэш ирсэн юм байна. Тэс юм бодлого орж ирсэн байна. Дийлигээр сүүлийн хөтлөн гэхээр дийлий 4 цагаар нь бараг тогтсон маягтай. За энэс дийлигээр ирүүлсэн юм байна. Евро паунд эсрэг хүчрэг болж эхэлж байгаа шиг байна. Эндээс өсөлт орж ирээд ийм томоор нэг өсөлт орж ирж чинь ингэчих юм бол илүү тодорхойлчихно. Тэр үед нь евро паунд дээр яхаа шийднэ. Одоохонд бол ингэж ажиглчих хамгийн ихний өсөлт учраас заавал бодлого авч арилж чадна.
Европон тэр алж байна. Ороход асуудал гарч. Биткойн daily. Daily-гээр сүүлийн энэ уналтад ороод ирчихээсэ гэд хүлээж исэн. Гэхдээ энэ орох. Энд дэр бараг дэшээ ороод ирж байгаа юм да энэ л. Биткойн дөр бол ярилчааг байгаа. Энэ бол аль чанд орохгүй. Нэлээд томор за жишээ нь яаж болох боломжит төлөвлөгөөнүүдийн хэдэл нэг үзье. Эндээс хэрвээ дээшээ гараад ирэх юм бол энийг гаргаад ирлээ гэвэл бүр нэлээд ингэж томоор эргэжиж л сэл тал руу гарах нь дээ. Ингэж иж сэл тал руу гарна гэс нэг хэсэгтэй л бай болчих боломжтой гэсэн үг. Тэгэхээр биткойныг бол ажиглана. Тэр биткойн дээр биш. Ethereum-оор байт бол айгуу дайггүй харагдаад байна. Ethereum болохоор энэ сүүлийн нэг энэ уналтаа ингээд дэше өсөлтөй гараад ирчих. За одоо энэ өөрчлөгсөн болохоор илүү боломжтой болдог. За энэ дээр энэ лоо тохиолдох юу гэдэг нь шийдэж байгаа юм. Энийг өөрчлөсөн ажиглаад. Бас л хүлээх юм байна да. За дээлийн ингээд дээлийн ингээ хаагтчих юм бол эндээс байтах юм л Ethereum илүү гоё харагдаж байна. Энэ бол Ethereum-ээр байтах тал руу бол Ethereum-ыг сонгоно гэсэн. За ойл дээр сүүлийн хөдөлгөөнүүдийг барьж авч чадаагүй. Арай хүчтэй ороод ирсэн. Дээр жижиг цаг. За сүүлийн хоёр хөдөлгөөнийг бол барьж авч чадаагүй. Энэ хоёрыг бол барьж авч чадаагүй. Гэхдээ одоо л ханш сүүлийн Евролиг гаптэй таагдсан. Энэ хөдөлгөөн ороод ирэх боломжтой. Тэгэхээр ойл дээр нэг л болж. Энэ боломжтой хөдөлгөөн юм. Эндээс эсвийн талтаа гэх юм бол нэг юм сэл арилжаанд орж болохоор харагдаж байна. Дээлийг харах юм бол сүүлийн энэ ч ингээд ороод ирэх боломжтой байлаа. Гэхдээ энэ бол ойл дээр бас ч гэж тодорхой хэмжээнд эвгүй хөдөлгөөн ороод ирсэн байна. За энийг юу ч гэсэн ажиглах юм бол хоёр хөдөлгөөн оруулаад ирье. Тэн дээр хоёр дахоос нь жижигхэн 4 цагаар ер нь сэлдээд явуул юм аяг зүгээр юм да. Том цаг weekly-г нэг ажиглаад үзье та. Тийм ээ weekly. Ингээд ороод ирэх бол үсэх аргагүй байна. Тэгэхээр энийг ингэж харна гэхээс илүү ер нь day trade-ийг явуул аяг зүгээр юм да. 4 цагаар. Ойлыг ирсэн. Эндээс 4 цагаар хоёр унталт орж ирэх нь ажиглая. Эсвэл эндээс дээшээ ороод ирвэл эндээс бай тал руу гарах. Газ. Эндээс ийм хөдөлгөөн ороод ирэх нь хүлээж ирсэн. Орж ирсэн байна. Эндээс ингээд таагдчихвал ингээд орж ирээд таагдчихвал ханш мэлээ айтах болох гэдэг. Дараагийн сэл үлэнэ.
За өнөөдөр за подкаст ингээд дуусгая та.